Нөгөө таал мэдрэмжээ илэрхийлээд хэрэгцээгээ илэрхийлээд үтсэн чинь нээлттэй бус. Тэгээд ууртаагаар ширүүнээр хүлээж авбал яах вэ? За, энэ тохиолдолд та өөртөө бат зогсох нь маш чухал. Тэгээд энэ бол миний үнэн мэдрэмж байлаа. Үнэн илэрхийлэмж байлаа. Мэдээж энийг хүлээж авах хэсэг чинь чиний сонголт. Чи энэ дургуутсаж хүлээж авах чинь би зөвшөөрч байна. Гэхдээ дараагийн удаа надад ийм үйлдэл гарахгүй байж болох уу гэж асуух нь. Мэдээж нээлттэй бас хандвал орхих, сонголтыг нөгөөх тэр хүнд цаг хугацаа, орон зай, бодох хугацаа өгөх нь байна. Ихэнхдээ хүн үнэхээр сайн найз ч юм бол үнэхээр тэр харилцаа чухал бол эргэж бодоод аяар өөрөө ч мэдлгүйгээр зөвлөрөөд ороод ирдэг байгаа. За энэ харилцаа үнэхээр дахин давтагдаад огт та хүсэл хэрэгцээгээ илэрхийлээд нэмэргүй байх юм бол энэ харилцаан дээр хил хязгаараа хамгаалах гэж үзнэ. Болохгүй байвал та орхих, холдох, өөр сонголтуудыг хийх боломжтой. Үргэлж яах нь тань сонголт байж байдаг. Тэгээд дандаа өөрийнхөө мэдрэмжийг даарж бусдад нийцүүлж амьдрна гэдэг бол үнэхээр стресстэй бухимдмар шүү дээ.